1997 онд дэлхийн дахны хайр хүндэтгэлийг хүлээсэн Их Британий гүнж Диана Парис хотод папарацци буюу гэрэл зурагчдаас зугтаж яваад автын ослоор амиалцсан нь шар хэвлэлийн үйл ажиллагаа хэмжээ хязгааргүй бас харгас болохыг харуулсан гашуун түүх болон үлдсэн байдаг. Тухайн үед ердөө 12 настай байсан түүний хүү Хари Хунтайж ээжийнх нь амьд хүрсэн шар хэвлэлүүд хожим нь эхнэр Меганых нь амьдралагч мөн там болгосон хэмээн үзэж тэдний эсрэг олон жилийн турш шүүхийн танхимд дайн зарласан байдаг. За тэгвэл түүний энэхүү урт хугацааны тэмцэл саяхан бас нэгэн бүтлгүүдэлтэй тулгарчээ. Их Британий Хунтайж Хари, нэрт дуучин Элтон Джон болон бусад нэр бүхий алдартнууд Daily Mail сониныг эрхлэн гаргагчдын эсрэг үүсгэсэн хувийн нууцтай холбоотой шүүхийн маргаанд ялагдаж хэдэн зуун сая долларын нөхөн төлбөрийг хуваасаа төлөхөр болжээ. Шүүгч Мэтью Никлэн тэдний гаргасан нэхэмжлэлийг үндэслэгүй бөгөөд хэд таамаглалд тулгуурласан гэж үзжээ. Ийм шүүхээс энэ 8 дугаар сарын 28-ны дотор 9.5 сая фунт стерлингийн урьдчилсан төлбөрийг шүүгдэгч талын өмгөөллийн зардалд зориулан яаралтай барагдуулахыг Хунтайж Хари тэргүүтээ нэхэмжлэгчдэд үүрэг болгосон байна. Үүнээс өмнө 7 дугаар сард шүүхээс Хунтайж Харигийн гар утсыг хууль бусаар чагнасан гэх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод байсан юм а. Шүүх хурлын үеэр Daily Mail сониныг эрхлэгчид нийт хууль зүйн зардал нь 34.5 сая фунт стерлинг буюу 45.8 сая ам.долларт хүрсэн гэж мэдгдсэн. Шүүгч нэхэмжлэгчдийн үйлдэл хэр хэмжээнээс хэтэрсэн тул Daily Mail-ийг зардлуудынхаа үндэслэлийг заавал нотлох шаардлагагүйгээр буюу үл маргах журмаар нэхэмжлэгчдээс гаргуулахыг зөвшөөрчээ. Энэхүү шүүхийн шийдвэрийг хэвлэлийн компани төлөөлөгчид сэтгүүл зүй болон хэвлэл нийтлэх эрх чөлөөний үнэмлэхүй ялалт хэмээн тодорхойлжээ. Өмнө нь Daily Mirror болон тэр бомтон Руперт Мердокийн хэвлэлүүдийн эсрэг маргаанд ялт байгуулж байсан 41 настай Хунтайж Харигийн хувьд энэ нь шар хэвлэл мэдээллийн эсрэг хийж буй тэмцэлтэд хүлээсэн хамгийн өндөр өртөгтэй ялагдал болж байна. Дашрамд дуртахад шүүхийн шийдвэр гаргахтаа зэрэгцэн Хунтайж Харитай холбоотой өөр нэгэн гинти мэдээлэл цацагдаад байна. 2020 онд хааны гэр бүлийн албан үүргээсээ татгалзсан шуугантайгаар Америкийн нэгдсэн улсыг зорж байсан тэрээр эхнэр Меган болон хоёр хүүхдийнхээ хамт Калифорни мужаас Их Британд буцаж суурьшихаар төлөвлөж байгааг их сурвалжууд онцолж байна.